Хичээл 6. Имэйлд файл авсаргах. Имэйлд файл авсаргаж илгээх нь жижиг хэмжээний файл дамжуулах хамгийн тохиромжтой хэлбэр юм. Файл авсралтаар илгээх ба хүлээн авахд баримтлах хэдэн дүрмийг танд одоо толиллуулъя. Файл авсралтаар илгээхэд баримтлах 5 дүрм. 1-р, файлын төрөл зөв оновчтой байх. Имэйлд олон төрлийн файл авсаргаж илгээж болох ч бүх имэйл систем харилцан адилгүй. Иймд та ихэнх имэйл системд хүлээн зөвшөөрөгдсөн файлын төрлийг авсаргах хэрэгтэй. Хэрвээ та имэйл хүлээн авагч тал ямар өргөдөлтөй файл хүлээн авах боломжтойг мэдэхгүй бол бүх имэйл системд хүлээн зөвшөөрөгддөг дараах 3 файлын өргөдөлтийг ашиглаарай. Үүнд plain text, цулгаа бичвэр, бичвэр боловсруулж засварладаг ихэнх програм хангамжууд цулгаа бичвэрийг уншиж таних чадамжтай байдаг. RTF, бичвэр боловсруулдаг ихэнх системд уншигддаг формат юм. RTF кодчлоор зарим нэг тусгай тэмдэгт хэлбэрүүдийг агуулж чадна. Жишээ нь үсгийг тодруулах, наалуулах, хаалт, ташуу зураас гэх мэт. PDF, зөөврийн бичвэрийн формат нь бичиг баримтын бүх фонт, хэвжүүлэлт, өнгө, график дүрслэлийг харуулж чадна. Түүнчлэн ихэнх имэйл системд асуудалгүй илгээгддэг файлын төрөл ба өргөдөлтийг энд харуулъя. 2-р, файлын хэмжээг хэтрүүлэхгүй байх. Таны имэйлийг хүлээн авагч тал хамгийн ихдээ хэдийн хэмжээний файл хүлээж авах боломжтойг мэдэх хэрэгтэй. Gmail болон Yahoo хаяг хамгийн ихдээ 25 МБ хэмжээтэй имэйлийг илгээж хүлээн авч чаддаг. Байгууллагуудын имэйл хаяг үүнээс хавьгүй бага 2 МБ байхаар тохируулсан байх нь ч бий. Хэрвээ дээд хязгаараас давсан хэмжээний файлыг имэйлд авсаргаж илгээвэл явахгүй, цаатал хүлээн авахгүй. Мөн имэйл хайрцагын хэмжээ дүүрсэн тохиолдолд имэйл илгээж хүлээн авч чаддаггүй. G Suite багцын Gmail хаягийн хайрцагын хэмжээ 30 ГБ байдаг. 3-р, имэйл жагсаалтаар файл авсаргаж илгээхгүй байх. Байгууллагынхаа ажилтнуудад файл илгээх бол имэйл жагсаалтаар илгээх нь зохистой биш. Учир нь имэйл жагсаалтад буй хаягийн тоогоор хавсалт файл хувилагдаж байдаг. Ингэснээр интернетийн сүлжээ болон имэйл серверт ихээхэн ач халал үүснэ. Ажилтнуудтай файл илгээх хамгийн зөв арга бол байгууллагынхаа дотоод сүлжээнд файлыг байршуулж байршлыг нь имэйлдээ дурдах юм. 4-р, олон давтамжтай имэйлд хавсалт файлын нэрийг өөрчилж байх. Нэг төрлийн файл бичиг баримтыг олон удаа нааш цааш имэйлээр илгээх нь зарим нэг хүлээн авагчийн имэйл серверт с ижигтэй үйлдэл болж төгжигдөх талтай. Тиймээс файл, бичиг баримтын нэрийг өөрчилж явуулах нь зүйтэй. Тухайлбал report.docx, report v2.docx гэх мэт. 5-р, файл бүтээсэн програмын хувилбарыг имэйлдээ дурдах. Имэйл тавсарсан файлыг Microsoft Office-ийн програм ашиглан бүтээсэн бол ямар хувилбар дээр хийснээ имэйлдээ дурдах нь зүйтэй. Учир нь Office-ийн програмуудын хуучин хувилбар дээр хийсэн файлыг хүлээн авагч нээж чадахгүй байж мэднэ. Файл авсралтаар хүлээн авахд баримтлах 2 дүрм. 1-р, үл мэдэх файл имэйлд авсралтаар ирсэн бол нээж үзэх хэрэггүй. Компьютерийн ихэнх вирусууд имэйлд хавсалт байдлаар ирдэг. Тиймээс та хүлээж байгаагүй эсвэл үл мэдэх контент агуулсан хавсалт файлыг нээж үзэхгүй байх нь таныг эрсдэлд орохоос сэргийлнэ. Хэрвээ та exe, VBS өргөдөлтөй файлууд имэйлээр хүлээн авсан бол тэдгээрийг нээж үзэхийн өмнө вирусаас хамгаалдаг програмаа заавал ажилуулаарай. 2-р, файл авсаргаж ирсэн хэрэгцээгүй имэйлүүдийг устгаж цэвэрлэх. Имэйл хаягаа клиент талын програм хангамжид тохируулан ашигладаг бол танд ирсэн болон танаас илгээсэн бүх имэйлүүд компьютерт хадгалагдаж хатуу дискийн багтаамжийг багасгадаг. Тиймээс хэрэгцээгүй имэйлүүдийг устгаж хатуу дискээ чөлөөлж болно. Энэхүү хичээлээрээ бид имэйлд файл авсаргаж илгээхэд баримтлах 5 дүрм, файл хүлээж авахд баримтлах 2 дүрмийг авч үзлээ.